бол Монгол улсын одоо ард иргэдийн сар шинийн баяр сар гарахгүй хөрөхгүй хугацааны дараа болох гэж байгаа. За үүнтэй холбоотойгоор цагаан сарын битүүний ажлын өдрийг өөрөөр хэлбэл 2 сарын 17-ны ажлын өдрийг 2 сарын 28-ны Бямбарыг шилжүүлж битүүний өдөр бас Монголын одоо ард иргэдийг ялангуяа ажил хийж байгаа иргэдээ бас цагаан сартаа бэлтгэж цаг хугацаа гаргах ар гэртээ цагаан сарын бэлтгэлээ хангах энэ боломжийг олох үүднээс битүүний өдрөөс амралтын өдөр болох юм шийдвэр гаргасан. Өөрөөр хэлэх юм бол ажил амралтаа зохицуулж одоо эртнээс хөдөө гадаа явж аав ээждээ золгох, хөдөө гадаанаас Улаанбаатарт ирж бас аав ээждээ золгох энэс бололцоо боломжийг нь ард иргэдэд бүрдүүлээ. Битүүний өдөр ажиллаа хийх хэцүү, гэртээ ярьж гэрээ цэвэрлэх, тавгаа бэлдэх, бэлэг сэлтээ янзлах хэцүү, битүүлэх гэдэг одоо бас олон удаа ажлууд давхцдаг. Ер нь бол бас шинэ жилийн 12 сарын 31-ний өдөр ажлын өдөр байдаг, битүүний өдөр ажлын өдөр байдаг, 7 сарын 10 ажлын өдөр байдаг. Энэ үгдийг бас улсын хурал дээр бас хэлэлцэж энийг бас тодорхой зохицуулах юм хууль гарах гэж байгаа. За үүнтэй холбоотойгоор бас энэ битүүний өдөр бол ажиллахгүй бах, амралтын өдөр болгож илүү бас одоо урт хугацаанд монголчуудын одоо үндэсний уламжилт баяр болсон өв соёл, түүх соёлоо дээдэлдэг, ах дүү нартайгаа танилцдаг, аав ээж ах дүү нартайгаа зологдог, энэ сайхан одоо эртний түүхтэй уламжлалыг одоо бас ёс төртөө хийх, хүүхэд багчуудаа бас өв соёлоороо, зан заншлаараа, түүх соёлоор бас бахархдаг ах энэ өвийг одоо бас өвлөөж үлдээх энэ зорилгоор одоо бас битүүний өдрийг болсон амралтын өдөр болох ийм шийдвэр гаргасан гэдгийг хэлээ. Одоо эртнээс бас ажил амралтаа зохицуулж төлөвлөж битүүний өдрөө сайхан битүүлэх зөвхөн бас монголчуудаас хүсье. За хоёрдугаарт нь Монгол улсын одоо орчин үеийн утга зохиолыг үндэслэгч их одоо зохиолч Дашдоржийн Нацагдоржийн одоо мэндэлсний 120 жилийн ойг энэ жил одоо орон даяарс тэмдэглэх, жилийн турш тэмдэглэх ийм одоо шийдвэр гаргасан. Яа харахгүй бас орчин үеийн одоо утга зохиолын бий болоход бол энэ Дашдоржийн Нацагдорж гэж одоо хүний бас туурвсан, бүтээсэн, зохиосон одоо зохиол түүх бүтээлүүд одоо бас Монголын ард иргэдэд бид бүгдийн одоо бас үнэхээр одоо амьдралд бид бүгдийн одоо бас өдөө зэгтээс хүмүүжихэд их одоо үнэтэй хувь нэмрийг оруулсан байдаг. Дашдоржийн Нацагдоржийн одоо миний утга шүлгийг мэдгүй хүмүүс байхгүй Монголын ард хүн болгон мэддэг, хүн болгон уншдаг. Энэгээр сайхан одоо дуу хүртэл гарсан байдаг. Тийм учраас бас энэ сайхан уран зохиол, утга зохиол энэ сайхан одоо бас оюуныхаа бүтээлийг үндэслсэн ийм одоо хүнийг бас алдаршуулж, энэгээр дамжуулж бас утга зохиол урлагаа олон түмэнд хүргэх, сурталчлах энэ ажлыг бас соёл спорт аялал жуулчлалын бас жилийн турш зохион байгуулах ийм одоо бас онцлог шийдвэрүүдийг гаргасан гэдгийг та бүхэнд бас уламжилъя. Тэгэхээр одоо Монгол улсын эрчим хүчний сайд чойжилсүрэн энэ эрчим хүчний салбарт бас үүсэж байгаа нөхцөл байдал хэрхэн шийдвэрлэж байгаа даван туулах одоо шийдлийн талаар хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар та бүхэнд мэдээлэл өгнө. Баярлалаа та бүхэнд. Энднэм сайд гадаад томилтоос ирэх байгаа хятад улс томилтоор ажилласан тэндээс шууд Оросын холбооны улс томилтоор ажиллаад хараахан ирж амжаагүй байна. Ер нь бол энэ хоёр улсад бас томилтоор ажиллаж байгаа нэг зорилго бол Монгол улсын одоо энэ шатах тосх материал, бензин шатхууны одоо хангамжийг тогтвортой нийлүүлэх, замын ус бензин шатхууны хангамжийг тасалдуулахгүй бас үн өртөг өсөхгүй байх. Энэ тал дээр шатхууны сав одоо нөөцийг хэрхэн яаж бүрдүүлэх вэ? Замын одоос газрын тос олборлж байгаа Петрочины компани одоо үүсэж байгаа асуудал хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг зорилгоор бас хятад улс ажил хийсэн. Замын бас Оросын холбооны улсад энэ жилдээ одоо шатхууны одоо хомсдол бий болохгүй байх, шатхууны үн ашиг өсөхгүй байх, тасалдуулахгүй нийлүүлэх тал дээр бас холбогдох одоо сайд нартай засгийн газрын төвшөнд бас уулзалт яриа хэлцээ хийж энэ одоо шатхууны хангамжийг хэвэн болгох, цаашд одоо өнгөрсөн хугацаанд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг дахин давтаж гаргуулахгүй байх зорилгоор тодорхой
томилолтоор ажиллаад одоо томилолтын үр дүнгээ ирж хараахан танилцуулж амжаагүй байна. Ямарсаа одоогор бол шатахууны хангамж Монгол улсын хэмжээнд хэвэн байна. Шатахууны үн ханш одоос тогтвортой байгаа гэдгээс хэлье. Сая бас одоо хэвлэл мэдээлэлээр өчигдөрөж явж байгаа шиг байна лээ. Зарим одоос шатахууны үн нэмэгдсэн мэдээлэл гарсан. Энэ одоо мэдээлэл бол бодиттой биш, одоос буруу худал мэдээлэл байсан гэдгийг та бүхэнд хэлье. За баярлалаа. За та бүгдийг энэ өдрийн хамаар гэрье. Өнөөдрийн засгийн газрын ээлж дуралдаанаар эрчим хүчний салбарт үүссэн нөхцөл байдлын талаар, эрчим хүчний салбарын горим ажиллагааны талаар танилцуулга хийсэн. Та бүхэнд одоо олон нийтэд танилцуулга хийх шийдвэр засгийн газрын хуралдаанаас гарсан учраас мэдээлэл хийе гэж бодож байна. 2025-аас 2026 оны үеийн оргил ачаалалд төвийн бишийн нэгдсэн сүлжээн дээр оргил ачаалал 1800 МВт хүрэх болов гэсэн ийм тооцоололтоо явсан. 2026 оны 1 сарын 19-ны байдлаар 1803 МВт хүрсэн ийм байдалтай байна. За төвийн бишийн нэгдсэн сүлжээнд 69 залгаатай адилж байгаагаас яг өнөөдрийн одоогийн энэ цаг мөчид бол 65 адилж байна. 5 дээр бол гэмтэл устгах ажил хийгдэж байна. 49 турбо генератораас 43 турбо генератор адилж байна. 3 турбо генератор гэмтэл устгах ажил хийгдсэн ийм байдалтай байгаа. Станцуудын хувьд бол нөөцний нөөц дунджаар хувьтай мазутны 3200 тонны нөөцтэй хэмжээ үйл ажиллагаа явуулж байгаа ийм байдалтай явсан. За өнгөрсөн өчигдөр өөс эхлээд хязгаарлалт хийсэн энэ талаар та бүхэнд тайлбар хий гэж бодож байна. Өнгөрсөн 2026 оны 1 сарын 20-ны өглөө 6 цаг 11 минутанд ТЭЦ 4-8 дугаар зуухан дээр үлээлт гарсан. Зогсоохоос ундаа шаардлага үүссэн. 500 градустай явж байсан температур зуухыг зогсоогоод 50 градус руу буулгах бүх турбо генератор зуухнууд маань нөөц тоноглолгүй адилж байгаа учраас альва нэг тоноглол дээр гэмтэл гарах юм бол тэр хэмжээгээр одоо хязгаарлалт хийх ийм шаардлага үүсэж байгаа нөхцөл байдал үүссэн ийм байдалтай байна. За хоёр дахь хүндрэл бол өөрлөлтийн цахилгаан станц дээр тэжээгч талдаа нөгөө түүхийн нөөц маань 42% чигшилтэй байгаа. Яг конвейерээр дамжуулаад юу цахилгаан станц руу орох хэсгээр бол нөөц одоо явж байгаа. Одоо ингээд нэг цагийн дараагаас эхлээд гайгүй болох болов гэсэн ийм байдалтай байгаа гэдгийг хэлье. Өөрөлдөлтийн хурд юм яваа. Энэ шаардлагатай тохиолдолд нь эрчим хүчний ажлыг хангах мэдээлэл байна. Эсрэгээр юм гэдэг авцаа байна. Тэглээ харин яг өнөөдөр бол өчигдөр бол өнгөрсөн Тэгээс ТЭЦ 4-өөс бид нар тусгай баригад гаргаад өөрлөлтийн цахилгаан станц дээр очиод адилж байна. Одоо удахгүй хэдэн цагийн дараа бид нарт эргээд үр дүн танилцуулах байх. Ийм байдалтай явж байгаа юм. Дөрөвдүгээр цахилгаан станц дээр нэг 90 сая доллар санхүүжилт гэх юм уу дахиад энэ жилийн зуух байх бодлого нэлээд ниссэн байна. Тийм. Өөрөлдөх асуудал дээр. За дулааны цахилгаан станц 4 дээр 9-р зуух буюу нэг 500 тонн улсыг халаах боловсруулах хүчин чадалтай ийм төслийг боловсруулад бараг 10 жил болж байгаа. Би тухайлбал 2022 оны 8 сард эрчим хүчний сайдаар томилогдсон. Түүнээс хойш улсын төсөл суулгах санаатай гүйцэлдэт байгаа юм. Ойролцоогоор Монгол төгрөгөөр бол 360 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Харамсалтай нь энэ зуугийг шийдэж чадаагүй байна. Тийм учраас бид нэр энэ Улаанбаатар хотын дулааны асуудлыг бүрэн шийдэхэд бол энэ ТЭЦ 5-ыг ашиглалтанд оруулж байж дулааны асуудлыг шийднэ. 2027 онд Баян сумдаар баригдаж байгаа Газын группийн баригдаж байгаа 660 МВт-ийн цахилгаан станц нэмж ашиглалтанд орно. Тэр үед бол Улаанбаатар Монгол улс төвийн нэгдсэн сүлжээ нөөц цахилгаан эрчим хүчийг нөөцлөх
тоноглолуудыг ээлжид зогсоож одоо үйлчлэгээ хийх ийм болцоотой болох ийм л асуудал байна. Одоо тэгэхээр ерөнхийдөө байгаа юм уу? За мэдээж хүний гараар бүтсэн техникүүд бол ямар нэгэн эрсдэл гарахыг үгүйсэхгүй. Ямар нэгэн нөөц тоноглог адилж байна. Одоо нэг 3 хоног нэлээд хөтөн байх юм шиг байна. Энэ бол зөвхөн Монгол улсад үүссэн нөхцөл байдал биш. Миний ялангуяа энэ Оросын холбооны улс талдаа бол 50 градусаас илүү хөдөлж байгаа учраас Оросын холбооны улс маань өөрөө бас чадлын нутагт орж байгаа гэдэг ийм асуудал ярьж байна. Гэхдээ өнөөдөр хүртэл Оросын холбооны улсаас бид нар 300 мегаватт хүртэл цахилгаан эрчим хүчийг дутагдсан үед авдаг. Энийг хийж байна. Магадгүй өнөөдөр хамгийн хүнд гэдэг ийм мэдээллийг Оросын талаас өгж байгаа 300 мегаватт биш 250 мегаваттыг нийлүүлэхийг үгүйсэхгүй. Гэхдээ нөхцөл байдлаа харж агаад аль болох хязгаарлалт хийхгүй явнаа. Бид та нарт ямар нэг байдлаар ийм хөндрүүлж үнэрхэх байдал гаргахгүй бидний одоо үеэсэд байгаа нөхцөл байдлыг та бүхэн бас ойлгоосаа гэдэг талаар Оросын тал ярьж байгаа. Бид нар байнгын холбоотой ажиллаж байгаа гэсэн үг. Хасаа гайхуу болгоно гэж шүү дээ. Гайхуу болгоныг нэг хэвэн болно гэсэн үг юу юм бэ? За ямар ч байсан одоо сая 100 мегаваттаар дутагтаад байсан 100-ыг ашиглалтанд оруулчлаа сая нэг цагийн өмнө. Бөөрөлжүүд дээр байгаа 300 мегаваттын хөтөн чадалтай сүжээ нийлүүлжсэн чадал маань 120 мегаватт болж буусан. Бид нар тусгай баригад явуулсан байгаа. Адилж байна. Нэг цаг 2 цагийн дараа бол мэдээлэл гарна. Гар аргаар бид нар нэг хөлдөж байгаа нүүрсүүдийг бутлаад буцаагаад конвейер руу оруулаад тэжээгч рүү дүүргэх ийм ажлууд хийх гэж байгаа гэсэн. Орчин хүчний реформ хийгээд цэцлэгийнхаа үнийг нэмээд одоо энэ спецуудаа шинжлэх асуудал чинь юу болж байгаа юм бэ? За эрчим хүчний салбарын реформыг ярих юм бол нэлээд удаан сэдв болно. Гэхдээ нөгөө та бүхэн мэдж байгаа 2024 оны засгийн газар байгуулагдсан дараа дор чам дараагаар ахлуулсан, шадар ахлуулсан эрчим хүчний реформын үндэснээр байгуулагдаад ажиллаж байгааг та бүхэнд хэлье. За энэ хооронд 2024 оноос хойш юу болсон бэ гэхээр ийм ажлууд явагдсан байна. Бөөрөлжүүдийн 300 мегаваттын 2 блок ашиглалтанд орлоо. 1. Хоёрдугаарт сонгон дээр 80 мегаваттын батарей хураагур станц ашиглалтанд орсон. Багнуур дээр 50 мегаваттын батарей хураагур станц ашиглалтанд орсон. Дорногов аймаг дээр хувийн компани 30 мегаваттын батарей станц ашиглалтанд оруулаад нийтдээ 160 мегаваттын батарей хураагур станц ашиглалтанд орсон. Завхан аймгийн тусан цэнгэл сум дээр 22 мегаваттын станц ашиглалтанд орж байна. Одоо энэ 2026 оны 1-р улирлдаа багтаад Сэлэнг аймгийн төв дээр 70 мегаваттын хөтөн чадалтай цахилгаан станцууд ашиглалтанд орж байгаа юм. Ойролцоогоор энэ сүүлийн 24 оноос хойш бид нэг 600 орчим мегаваттын хөтөн чадлыг ашиглалтанд нэмж суурлуулчихад байгаа. 103 жилийн төвхтө 104 жилийн төвхтө эрчим хүчний салбар төвийн нэгдсэн мэсийн сүлжээнд 1264 мегаваттын хөтөн чадалтай станцыг барьж байсан бол 24 оноос хойш сүүлийн жил гаруй хугацаанд бид нар 560 орчим мегаваттын их үүсвэрийг оруулаад байхад манай чадлын өсөлт жил дунджаар 12%-аас доошгүй өсөд байгаа юм. Энэ бас техникийн нөхцлүүдийг бүгдийг нь олохгүй байхад 12% өсөлт явж байгаа учраас энэ цаг үеийн одоо хүндрэл сорилт маань ийм л байна гэсэн. Бас станцын асуудал юу болсон бэ? Одоо бэд нь хэрэг толгогдоод яваад өглөө тий. Аль станц? 3-р цахилгаан станц дээр та бүхэн мэдж байгаа. Энэ асуултанд хариулж дараа нь ирчээ төхөө. 2025 оны 6 сарын 2-ны өдөр баг 3-р цахилгаан станц дээр ослогчны та бүхэн мэдж байгаа. Эрдэс Монгол компани харьяанд менежмент эрхийг хэрэгжүүлжсэнийг та бүхэн мэдж байгаа. Үүний дараа 6 сарын 10-ны өдрийн засгийн газрын тогтоол гараад эрчим хүчний яамд энэ ослын дараа ТЭЦ 3 болон эрчим төрийн өмсөлт компани 27 компани менежментийн эрх хэрэгжүүлэх эрх буюу 66% хувьцааг буцаад эрчим хүчний яамд шилжүүлсэн. Энэний дараа 4 ажил хийсэн. Эхнийх нь бол дулаанжуулалтын одоо Дурбаг генератор гэмтсэн учраас 100хан гэмтэг байсан учраас дулааны ажлыг хийгээд өнгөрсөн 2024-өөс 25 онд ажиллаж байсан хэмжээгээр адилж байгаа. 1. За барилга дээр гэмтэл гарсан энийг хийгээд дууссан. 2. 9-р турбин 50 мегаваттын генераторын тендер зарлагдаад явж байна. 2026 оны өвлийн оргил ачаалаас өмнө 11 сарын 1-нд ашиглалтанд оруулахаар 1-2 ажил хийж байна. Түүнээс гадна бас урд нь ашиглалтын хугацаа дууссан байсан 25 мегаваттын 7-р турбиныг бид нар тендерийн ажлыг эрчим хүчний яам дээр зарлаад шалгарсан. Мөн ялгаагүй 2026 оны 11 сарын 1-ээс өмнө ашиглалтанд оруулахаар төлөвлөгөөт ажил хийгээд явж байгаа ийм л байдалтай байна. 10 аймгийн
хацаад мөнгө нь одоо алга болчихно гэдэг юм яриад шүү дээ. Энэ дээр одоо бас юм болсон шалтгаалж байна. Таны хувьд одоо сайдууд энэ дээр хяналт тавьжсэн үү? Мэдчихсэн үү? Тавилгүй яах вэ? Энэ 10 аймгийн станцын талаар та бүхэнд бас нэг тодорхой сүүлийн өдрүүдэд бас тодорхой албан тушаалнуудтай холбоотой мэдээлэлүүд гарснаа шалтгаалаад зөв буруу янз бүрийн мэдээлэлүүд олон нийтийн сүлж байгаа их тарж байна. Би зүгээр та бүхэнд мэдээлэл хийе гэж бодож байна. 10 аймгийн дулааны станцыг барих ажлыг бол анх санаа ажиллах бол одоогоос 20 жилийн өмнө 2008 оны засгийн газар 2012-оос 16 оны засгийн газрын үед хэрэгжижсэн юм байна. 2018 оны засгийн газрын үед 10 аймгийн дулааны цахилгаан станцыг барих шийдвэр гарсан. Нийт төсөв төртгөх нь бол 148.7 сая долларын өртөгтэй. Санхүүжүүлэгчээр Солонгос улсын Exim Bank санхүүжүүлэхээр ийм гэрээ 2018 онд шийдвэр гарчээ. 2019 онд зөвлөх үйлчлэгээний тендерийг Даваасрын сайдын үед зарлаад шалгарсан байна. Одоо хэвлэлээр яваад байгаа энэ асуудал. За 2021 онд барилга угсралтын тендер зарлагдаад Солонгосын нэг компани орсон байна. Бөхсөн инженер гэдэг компани орсон байдалтай явсан юм байна л. Би 2022 оны 8 сард Эрчим хүчний сайдаар томилогдож очсон. Очсныхаа нэг дараа нэг 2-7 хоногийн дараа бах энэ төслүүдэд танилцж явж байгаад 10 аймгийн дулааны станцын ажил ковидоос шалтгаалаад нэлээд хоцорсон байсан учраас танилцж газар дээр нь ажилласан. 9 аймгийн дулааны станцууд явсан. Тэгээд тэр үед бол би шаардлага тавьсан. Энэ ажлаа жоохон эрдэмжүүлэх шаардлагатай байна гэдэг. Төслийг хэрэгжүүлэгч компаниг дуудаж уулзаад 2023 оны 3 сарын 31-нд зургаа боловсруулад төсвөө хийгээд магадлуулаад танилцуулна гэсэн. Харамсалтай нь шалгарсан компани 2023 онд ч энэ ажлыг хийгээгүй 2024 онд ч хийгээгүй юм байдалтай байсан. Тийм учраас би санхүүжүүлэгч байгууллага Exim Bank-нд бол 5-6 удаа бид нар хандсан. Монгол улсад суугаа бүгд найрамд Солонгос улсаас суугаа элчин сайдтай бол бид нар магадгүй 7-8 удаа уулзсан. Элчин сайдын яам дээр нь ч очиж уулзсан. Манай яам дээр ч уулзсан. 7-8 удаа уулзсан. Энэ төсөл гацж байна. Эрчимжүүлэх шаардлагатай байна. Улс төрийн болон дэмжлэг үзүүлэгч гэдэг ийм асуудлыг ирсэн. 2024 оны 11 сард энэ Бөхсөн инженерийн компани ерөнхий захирлыг олдохгүй байсан ерөнхий захирлыг Монгол улсад одоо элчин сайд авч ирсэн. Тэгээд бид нар 2026 оны 5 сарын 31-ний өдөр одоо ажлыг дуусгана гэдэг ийм шийдвэрт хүрээд гэрээг сонгож өгсөн. Харамсалтай 2025 он гараад Бөхсөн инженерийн компани дампуурлаа зарлаад Солонгосын хуулиар дампуурл зарлахын тулд тусгай манай Монгол улсын банкны дампуурлын төстэй ийм хуулийн дагуу дампуурлаа зарласан. Сүүлдээ 2025 оны төгсгөл дунд хэсэг удаагаар хэсэгт энэ компани олдохоо байсан учраас бид нар хүчний байгууллага тандсан. Энэ байгууллагыг одоо олж өгөхөд туслаач. Манай гадаад хэргийн яамд бид нар хүсэлт явуулсан, хууль зүйн яамд хүсэлт явуулсан, авилгатай тэмцэх газар хүсэлт явуулсан тухай. Энэ компанигад олдохоо байчлаа. Энэ асуудлыг энэ төслийг одоо зааш нь өргөжлүүлэх хэрэгтэй байна. Шаардлага байна. Яагаад гэвэл 9 аймагуд одоо ажил нь эхэлсэн. 9 аймагуд дээр энэ төсөл дунд очоод гаццсан байсан учраас энэ төслийг нэгдэлт нь гаргах шаардлага үүссэн учраас ийм ажлууд хийгдсэн. Ийм байдалтай явж байгаа. За 100% Монголын санхүүжилтийг бол Exim Bank 100% санхүүжүүлнэ. Хоёр гэрээ байгуулах гэсэн үг шүү дээ. Барилга угсралтын дээр нь бол 110 сая доллараар шалгарсан 9 аймгийн төсөлтөөр. Архангай аймгийн бол тендерийн зарлаагүй байгаа. 9 аймаг дээр 110 сая долларын төсөл төртөгтэй гэрээ байгуулагдсан байна. Хоёрдугаар зөвлөх үйлчлэгээний гэрээг би сая хэллээ 2019 онд Даваасрын сайдын үед шалгарсан байна. 9 орчим сая долларын өртөгтэй зөвлөх үйлчлэгээний гэрээ гэдэг хоёр гэрээ байгуулагдсан. Ийм л. За зөвлөх үйлчлэгээг бол 4-5 удаа сонгосон. Яагаад зөвлөх үйлчлэгээний гэрээг сонгосон бэ гэхээр барилга угсралтын үед энэ зөвлөх үйлчлэгээний үзүүлж байгаа компани өдөр тутмын хяналт авах хэрэгтэй байхгүй. Хоорондоо уйлдаад учраас 4-5 удаа сонгосон. Ийм байдалтай байна. Одоо тэгээд шинээр тендер зарлал ажилласан шүү дээ. Эрчим хүчээр ямар нэг ажил ирсэн гарсангүй таамаглах үлдээхгүй юу? За яах вэ? Хүмүүс янз бүр шүүмжилж, улс төржүүлж магадгүй шүүмжилж болох юм. Дөнгөж сая бид тавханд хэллээ. 2024 оноос хойш 560 мегаваттын тэнцэх хэмжээний их усврыг төвийн нэгдсэн сүлжээд ашиглалтанд орууллаа. Би сая нэг дутуу хэлсэн байна. Дорнод зүүн бүсийн сүлжээн дээр Дорнодын 50 мегаваттын цахилгаан станцыг
ашиглалтанд оруулсан. Ахис гарсангүй гэж шүүмжлэх бол хүн болгоны эрхээ. Шүүмжлэх хардах эрх байна. Гүтгэж хэрэггүй байна. Энийг бол чадан ядан бас нэг 100 жилийн туршид 1264 мегаваттын хөтөн чадалтай байсан их усврыг 50% нэмэгдүүлчихлээ. 2027 он гэхэд дахиад 660 мегаваттын станц ашиглалтанд орж байна. За, нэг давхцгүй тусдээ явчих вэ? Асуултаа нэг ярьчих, зэрэг ярихгүй. Юу нэ? За 10 долооны станц дээр ямар ажил хийж байгааг гэхээр одоо байгаа гүйцэтгэлийг аваад үзэх юм бол 45 орчим хүртэл байна. Энэ чинь 9 аймгийн төв дээр явж байгаа шүү дээ. Дунджаар явж байна би. Одоо гүйцэхэд ямар хэмжээний өртгөх орох уу гэдгийг коррекцийн махнаас ажлыг хэсгээрээд өртгийг одоо дуусгах өртгийг бодож байна. Манай эрчим хүч яам талаасаа бид нар төслийн нэгж болон эрчим хүчний яам, эрчим хүчний хөгжлийн төвөөс хамтарсан ажлын хэсэг гаргаад ямар одоо өртгөөр энийг дуусгах вэ? Энэ компани дампуурсан учраас дахиад үлдэх өртөх дээр нь тендер зарлаж энэ ажлыг дуусгах ажлыг энэ үйл хийж дуусгаад 2026 оны хаврын одоо бетон байгуулалтын үлрэл эхлэхэд бол дуусгах юм бэлтгэл ажил гэдэг арга хэмжээ аваад явж байгаа гэсэн. За зээлийн хүү яг ашигласан хэмжээгээр одоо 45% гүйцэтгэлтэй байна гэсэн үг шүү дээ. 110 сая доллараас 45%. Энэ дээр бол зээлийн хүү тооцогдно. За энэ бөхсөн инженерийн компани дампуурсантай холбоотой жил гарантаа магадгүй 2 жилээр сонирхол байна шүү дээ. Тэгэхээр зээлийн хүү нэмж тооцох асуудлыг коррекцийн банкнд бид нар тавьсан. Энэ асуудлыг яах вэ? Буруутай этгээд аль нэг отгээд энийг төлж таарна. За санхүүжилт гүйцэтгэлийн 45% гарсан байна гэсэн үг. 110 сая долларын төсөвт өртгөөс 45 орчим хувинд гарсан байгаа гэсэн үг. Нэг нэгээрээ идэхөө. За 40 жилийн хугацаатай жилийн 1.5% гүйтэй. Эргэн төлөх хугацаа бол төсөл ашиглалтанд орсоос 2 жилийн дараа төлж эхлэхээр ийм нэг хөнгөлөлтэй их усур байна. За энийг бол яг одоо би цаашаар хэлж мэдэхгүй байна. Би сангийн яам болон эрчим хүчний яам дээрээс би гаргаад мэдээлье. За 3 дугаар цахилгаан станцын гарсан устын талаар тагнуул цагдаагаас хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Эрүүгийн эрг үүсчих гэсэн үг. Тэгэхээр эрүүгийн процессороо шинжээч томилсон байгаа. Тэгэхээр энэ хуулийн байгууллага тагнуул цагдаагаас энэ асуудлуудыг асуух ёстой. Бид нар бол шаардлагатай бүх мэдээллийг гаргаж өгч байгаа. Цаг тугаад. Одоо 10 жил ажиллаж гисэн байсан ийм генератор юм байна л. Тийм, бусдаасаа шинэ гэсэн үг. Анх 66 онд ашиглалтанд орсон гэвэл энэ хавцсан босоод 2013 онд ашиглалтанд орсон ийм турбо генератор байсан юм байна л. Эцэг дөрөвдөр нөөц зоохгүйгээр үйл ажиллагаа явуулж юм гэж байна тийм ээ. Өвлийн өртөж бэлтгэж байгаа нөөц зоохыг бэлтгэх боломж байсан уу? Цаашдаа энэ дээр ямар арга хэмжээ? За хэллээ шүү дээ би. Төвийн нэгдсэн бэст ганц тайлс дөрв биш. Нийтдээ төвийн бэсэд бол нөөцээр ажил, хатад түлшээр ажилладаг 6 станц байна. ТЭЦ 3, ТЭЦ 4, ТЭЦ 2. Дархны дулаан цахилгаан станц, Эрдэнэтийн дулаан цахилгаан станц, Эрдэнэт үйлдвэрийн дулаан цахилгаан станц гэдэг 6 дулаан цахилгаан станц ажиллаж байгаа. Бүгдээрээ л нөөцгүй ажиллаж байгаа. Манай хэрэглээ маань ингээд байгаа хөтөн чадлаас өсөд байна. Би хэллээ сүүлийн 2 жил 560 мегаваттын их усрыг шинээр нэмж оруулаад байхад бид нар хэрэглээний өсөлтийг гүйцэж чадахгүй байгаа юм. Дулааны цахилгаан станцыг барахад та бүхэн мэдж байгаа. Доор хаяж 30 сар, магадгүй 36 сар хэрэгтэй байгаа. 2027 онд хэрэглээгээ гүйцэнэ Монгол. Хөрвүүлжүүдийн дулааны станцыг барьсан хэрэгжүүлэгчтэй та бүхэн асуудал яг тулгуур. Одоо бүртгэл үүсгэх юм байна. За яг хувийн хөвчл яг үнийг хэлэхэд бол бид нар хувийн хөвчл одоо хөрөнгө оруулагч бид нар бол эрчим хүчний сайдын хувьд, эрчим хүчний салбарын хувьд бид нар талархах учиртай. Бид нар төсвөөс мөнгө гаргаад эрчим хүчний салбарыг бол станцууд барих мөнгө болцоо өндөр чулуухан хэлэхэд байхгүй байна. Тийм учраас бид нар нэг ялангуяа цахилгаан эрчим хүчний их усрын талд нь хувийн салбарын хөрөнгө оруулалтуудыг татж оруулъя гэж бодож байгаа. За жишээлбэл
Зөвхөн 300 мегаваттын цахилгаан станц бид 5-7 цахилгаан станцыг тендер зарласан шүү дээ. 598 сая доллар гэд бодглохоор төгрөг шилжүүлэх юм бол баг 2 их 80 төгрөгөөр зөвхөн ганц станц барихад ийм дүнтэй гарч байгаа юм. Тийм учраас улс бүгдийг нь их өсөр гаргаад цахилгаан станц гарах шулуухан хэлэхэд болцсон Монгол улсад байхгүй. Тийм учраас би сүүлийн эрчим хүчний салбарын сайдаар би 2022 оноос хойш адилж байна. Энэ хоёрын гэмш техник бол эрчим хүчний салбарт татаж оруулах, хөрөнгө оруулагчдыг оруулахын тал дээр бол өдөр шөнөгүй байнга бид нар адилж байгаа. Баггүй үр дүн гарч байна. Сая би хэллээ. Өөрчлөлтийн цахилгаан станц хувь гэмшил 300 мегаваттыг ашиглалтанд оруулчихад байна. Дахиад 300 мегаваттыг 27-28 онд ашиглалтанд оруулахар төлөвлөгөөтэй явж байна. Баян сум дээр 660 мегаваттын цахилгаан станц баригдаад 27 онд ашиглалтанд орох гэж байна. Шилэн аймаг дээр 70 мегаваттын цахилгаан станц хувийн салбар барьж байгаа. Тусан цэнгэл сум дээр 30 мегаваттын цахилгаан станц барьж байгаас 22 мегаваттын ашиглалтанд орцсон. За одоо ингээд 2026 оны 1-2 дугаар улиралдаа багтаагаад Шивэгийн цахилгаан станцын хажууд 660 мегаваттын цахилгаан станц бас хувийн салбар хувийн гэрчлэлийн ашиглалтанд оруулахаар ажил явж байгаа юм. Ямар ч байсан 27 оноос цаашаа Монгол улсын эрчим хүчний систем төвийн бустай чадлын дутагталд орохгүй байна. Ийм хэмжээний хүндрэл гарна. Ийм хугацаач орно гэдгийг одоо нийлүүлэн шулуухан угад байдалд тавханд хэлхээс ондоо харах. Ийм байдалтай байна. Аргалантай гэдэг үгийг хэлсээр өнөөдрийн нөхцөл байдал бол хүмүүдээ нүрт болж штэ. Та яг юу аргалсан? Өнөөдөр асуулт хариулт үзээд. За би 2022 оны 8 сарын 30-ны өдөр эрчим хүчний сайдаар томилогсны дараа та бүхэн хэвлэлийнхэн асуух үед би бол аргалантай гэж ярьсан. Сүүлийн 3-4 жил энэ чадлын дутагталд байгаа нөхцөлд ямар ч байсан хөлдөөхгүйгээр хөлдөөсгөөгүй нэг системийн сул тэг зогсолт хийхгүйгээр өнөөдөртөө золгосон. Энэ асуудлуудыг шийдэхэд өргөс авсан юм шиг нэг өдөр шийдэхгүй. 2027 он гэхэд би чамд хэллээ дахин хэлье. Эрчим хүчний систем дутагдлаас гарнаа. 22-оос 27 он гэхээр 5 жилийн хугацаанд их усрыг босгоод энэ ажлуудыг хийсэн. Шүүмжил байж болно. Улс төрчид нэг ялангуяа иймэрхүү шүүмжлүүд явж байгаа нь үнэн. Магадгүй бас зарим хүмүүсийг тендер авдаг янз бүрийн хүмүүсийг тендер баяждаг ийм компаниудыг хаасан нөхцөл бий. Надад дайсангууд бий. Улс төрчид сүүлийн өдрүүдэд над руу зохион байгуулалтад дайралт явуулж байгааг ч би бас харж байна. Улс төрчид гэж тог цагаан нөхцөл байдал улс төрчид биш шүү дээ. Нөхцөл байдал бид бүгдээр харж байна. Та яа улс Тэгэхээр одоо та бүхний яаж үнэлэх бол та бүхний үнэлэмж. Би хэллээ 2-3 жилийн дотор байгаа хүчин чадлыг 50% нэмэгдүүллээ. Энэ мал бас хангалттай байгаа нь үнэн. Дахиад 2-3 жилийн хугацаа орох нэ. Хэн байсан ч ийм байдалтай л байна. Та 50-ны тухайд юу хэлэх вэ? Энэ дарамт чи идэж уугаад эрчим хүчний салбар юм гэсэн юм шиг. За 50-ны тухайд ярья. Миний өртлийн сайд би 50-ны дараа эрчим хүчний сайдаар томилогдсон. Намайг сайдаар томилогдох үед бол 50-ны төрийн нарийн бичгийн дараа хамтарч ажилласан. Энэ хүний тухай хуулийн байгууллага шалгаж байгаа учраас элдв зүйл ярмааргүй. Үнэн тогтоох байлгүй дээ. Гэсэн юм байдалтай байна. Процессыг та юу гэж харж байгаа? Юу? Өдөр явсан энэ процессыг юу гэж харж байгаа? Эрчим хүчний салбараа төсөв шиг байна. За энэ эрчим хүчнээс би одоо Монгол улсын эрүүгийн хууль болон эрүүгийн маазан шийдэх хуулиар хөнгөлөнгөөс ямар нэг хүнд нөлөөлөл үзүүлэх хэрэггүй. Үнэн тогтоох болов гэж бодож байна. 50 мэгтэй хамтарч ажиллаж байсан хүний хувьд бол нэг иймэрхүү төрлийг зүйл хийхгүй болов гэсэн ийм хувь хүний үнэлэмжтэй явдаг. Гэхдээ энийг би биш тогтоох эрх нь бол хууль гэмтэн байгууллага тогтоогоод хэрвээ хууль зөрчсөн байвал хариуцлах хүлээж таарна, хууль зөрчөөгүй болвол олон нийтэд мэдээлэх байлгүй гэсэн ийм хүлээлттэй байна. Тэр одоо яг ямар шатнд явж байгаа. Тэр дээрээс өчигдөр одоо хариуцлах хүлээх чиглэл үүрэг явуулдаг. Өнөөдөр бас дахиад тоогдсон. Энэ асуудал чи юу болох вэ? Энд дээр яг тодорхой хэлсэн хариуцлага байгаа. За 5-7 цахилгаан станцын тухайд тайлбар өгье. 2023 оны 7 дугаар сард тендер зарласан. 2 оролцогч орж ирсэн. 2 оролцогч маань хоорондоо маргасаар байгаад шүүхийн 3 чадны шийдвэр гараад тендерийг дахин зарлах ийм шийдвэр гарцсан байна. Тэгэхээр одоо 5-7 цахилгаан станцын тендерийг зарлах ийм одоо шаардлага бий тухайд. Гэтэл нэг хүндрэл гарсан 2024 оны 1 сарын 1-ээс тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулаад
EPC буюу төлхөөр гардуулах нөхцөлтөөр тендер зарлах боломж хаагдсан байгаа учраас одоо хуулийн өөрчлөлт явуулсны дараа 5-7 цахилгаан станцын тендерийг зарлах хууль зүйн бололцоо бүрдэнэ. Ийм учраас би та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн жил эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, төр хувийн гэрчлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, өрөө удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл их хурл өргөн барьсан, намрын чуулганаар хилцүүлж амжсангүй, улсын хурлын хаврын чуулганаар хилцэх байхаа гэсэн ийм хүлээлттэй байна. 5-7 цахилгаан станцын тухай. За тог цай би хэллээ. Төвийн бишээ нэгдсэн сүлжээд намайг ажил авахд чи байсан одоо чи нөхцөл байдал манай хэрэглээний өсөлт чадлын хувьд жил дунджаар өвлийн өргөл ачааллын хувьд 12% өсөд байхад 100 жил хийсэн хүчин чадлыг 2 жилд 50% хийгээд байхад чадлынхаа дутагдлыг бид нөхч чадахгүй ийм хүнд нөхцөл байдал байгаа юм. Тэгэхээр энэ сая хэлсэн тээц дөрөвдөр гарсан зоохны үлээлтийг бид сая өнгөрсөн өчигдөр 6 цаг 11 минутанд энэ нас зоохыг зогсоогоод өнөө өглөө 9 цаг 46 минутанд залгасан иймэрхүү байдалтай байна. Шулуухан хил зог таслахгүй байхыг хичээн. Гэхдээ энэ нөөцгүй тоноглол дээр ямар нэг тоноглол дээр гэмтэл гарах юм бол гэмтлэг устдах хугацаанд бол тодорхой хэмжээний хязгаарлалт хийх буюу тог таслах юм байдал үргэлжлэхийг үүсэхгүй. За дулаан дээр юм асуудал, цахилгаан дээр юм асуудал үүсч байгаа чинь цаашдаа дулаан дээр бас одоо хэрэглээг харьцаж чадахгүй даацчих юм үүсч байгаа шүү дээ. Тэгэхээр ямар арга хэмжээ авч байна? За Улаанбаатар хотын дулаан бол хамгийн хүндрэлтэй сэдэв байгаа. Монголын бусад бус нутгууд дээр бол арай Улаанбаатартай харьцангуй гаагүй. Гэхдээ ерөнхийдөө л Монгол улсын хувьд бол дулааны эрчим хүчний системийн хангалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. За Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний дутагдлыг нөхөхийн тулд одоо Улаанбаатар хотын засаг даргын тамгын газар дээр ТЭЦ 5-ыг ТЭЦ 2-ын одоо үнсэн санг байрлаж байгаа хэсгийг үнсийг нь зайлуулад барих ийм ажлыг тендерийг зарласан. Би 2022 оны 8 сард эрчим хүчний сайдаар ирээд энэ төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан. Тэгээд Улаанбаатар хот дээр төр хувийн хөвшин түншлэлийн дагуу одоо та нар зарлалцаач гэдгийг Улаанбаатар хотын засаг даргын тамгын газар шилжүүлээд ТЭЦ 5-ын тендер зарлагдсан. Энэ 2026 онд ажил эхлэх байх гэж бодож байна. 360 мегаваттын дулааны хүчин чадал нэмэгдэнэ. Дулаанаар 300 мегаваттын хүчин чадалтай. За үүний дараа энэ амгалан дулааны станцыг бид сая 100 мегаваттаар бас өргөдгсөн шүү дээ. Та бүхэн мэдж байгаа. 2024 оноос сонгуулийн өмнө ашиглалтанд оруулсан. Хөгжлийн банкны санхүүжилтээр энэ ажлыг хийсэн. Амгалан дулааны станцын хажуу талд 2.7 га газар байгаа. Энэ газрыг бид нөхөн олгор хувийн гэрчлэлд байгаа энэ газрыг бид хэлцэр хийгээд явж байгаа. Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах юм бол 400 гигакал цаг хэмжээний дулааныг одоо амгалан дулааны станцын амгалан дулааны станц 2 гэсэн нэртэйгээр ашиглалтанд оруулна. Энэ станц ашиглалтанд орох юм бол хотын дулаан хангамжийг бол бид их дэлгүүр хүртэл зүүн талыг нь бол амгалан талаас хангачна. Яг хотын баруун хэсгийг бол ТЭЦ 5-аас хангаад ТЭЦ 3, ТЭЦ 4 дээр байгаа одоо хотын төвийн хэсэг бол энэ хэмжээгээр их өсөр нэмэгдэж гарч ирэх ийм бололцоо тооцоолууд хийж байгаа. Хэрэглээний өсөлтийг энэ хоёр ТЭЦ 5 амгалан дулааны станц 2 ашиглалтанд орчих юм бол хэрэглээний өсөлтийг нэг 5 жилийн хугацаанд хангана. Түүнээс цаашаа дахиад дараагийн төслүүд хийгдэнэ. Үүнээс гадна та бүхэн мэдж байгаа шүү дээ. ТЭЦ 3 дээр 300 мегаваттаар цахилгааны 360 мегаваттын хүчин чадалтай дулааны их өсвөр Орос улсын улсын экспортын зээлээр хэрэгжүүлэхээр төслийн бэлтгэл явж байна. Харамсалтай энэ төслийн маань одоо хилцлийн явц маань бас удаашралтай байгаа. Шалтгаан нь бол 2019 онд энэ хилцээрийг хийхдээ Оросын улбаны улсаас Хятад улс руу дамжуулах кин хоолойг Монгол улсад дамжуулах явуулахдаа зэрэгцүүлээд ТЭЦ 3-ын асуудлыг ярьсан байлаа. Энэ хоёр төсөл хоорондоо холбоотой байгаа учраас энэ кин холбоотой төсөлтөд зэрэгцээл яваад ашиглалтанд орчих болов гэсэн ийм хүлээлттэй байна. Энэ Багнуурын ургал дээр аюулгүй нөөц нь хэр байгаа юм бол ердөө сайдын хийсэн дээр 25 хоногийн нөөц нь байгаа юм. За ямар ч байсан өнөөдрийн байдлаар дундчаар ирж шүү. Дулаан цахилгаан станцууд дээр 10 хоногийн нөөцтэй байгаа. Багнуурын уурхай, шивээ уурхай бол ямар ч байсан энэ дулааны улирлыг нэг ялангуяа өндөрлөл байгаа энэ 3 сарын 1-ний давах хэмжээний одоо хөр суулцсан ухаад ачуулахад бэлэн нөөцтэй байна. Уурхай хааны нөөцтэй. За иймэрхүү хүндрэлүүд гарч байгаа. Ихтэй энэ асуудлыг дор хорин шийдэл явж байгаа. Огны үнийг нэмэхдээ уг нь одоо эрхчлэг
За яг би бол цахилгааны үнийг өртөгт нь ойртуул гарах хэмжээ авч явахд бол энэ хязгаарлалт хийхийг үүсэхгүй. 27 онд бид нар бол чадлын хувьд гүйцнэ. 27 он хүртэл эрсдэлтэй шүү гэдгийг олон нийтэд шууд хэлж ирсэн. Би тэгж хэлсний төлөөч бас хэвлэлээр баахан шөмжлүүлж байсан үнэн. За бусад улс төрчнөр янз бүр ямар мэдгэлэл хийсэн талаар би бол сайн мэдэхгүй байна. За Тэмбэг сайдын өмнөд бүрийн нэрийн бичгийн дараагаар ажиллаж байгаа үеэс энэ хэрэгт холбогдож шалгах нөхөн шалгалтчлаа явуулж ирсэн гэсэн. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд Тэмбэг сайдаар санагдсан энэтэй холбоотой байцаалт авчихсан ч юм уу энэ үед байгаа юм. Үүнийг аян мэдчихсэн нь холбогдож шалгаж байгаа юм. Би шалгаж ирснийг мэдээгүй. Хэвлэлээр сая та бүхэнтэй адилхан ийм хэмжээнд 50 мэг тэргүүтэй хүмүүсийг шалгалаа гэдэг мэдээллийг авсан. Хэрэг толгосноос нь хойш уулзч амжаагүй явна. Өөрөө энэ талаар мэдээлэл өгөх болов гэж бодож байна. Хэрэг үнээрээ шалгагдах байлгүй дээ гэсэн ийм найдвартай үлээлттэй байна. Энэ тоо цахилгаан хязгаарлалтаа одоо өөрчлөлт мэдэж байгаа байршлуудаа яаж тогтоож байгаа одоо энэ яалтаа хангалттай болж байгаа хүмүүстэй За ер нь бол эмнэлгүүд дээр бол зөвхөн төвийн бисээс гадна өөрөөсөө нөөц генератортай байх хэрэгтэй. Нэгдүгээр зэрэг хэрэглэгч нар. Бид нар сая би чамд хэллээ 16 багц болгоод хэрэглэгч нарыг нэг хэрэглэгчийг хамгийн дээдлийн хугацаа 1 цагаас 2 цагийн хооронд хязгаарлалт хийж саяны чадлын дутагдлыг давж байгаа юм. Одоо ингээд бид нар сая 100 мегаваттыг холбочлоо. Одоо бол яг энэ цаг үед бол одоо тасгай хэрэглэгч нар бол бага байна. Иргэн залгаж амжаагүй хэрэглэгч бол явна. Орой 17 цагаас дахиад жоохон өндөрлөг гарахыг үүсэхгүй. Өмнө маргааш нэг ямар ч байсан энэ 7 хоногийг дуустал бол энэ хөдөн цаг үе өнгөртөл бол магадгүй хязгаарлалт хийх үүсэхгүй. Чадвал бөрлжүүд дээр асуудлыг шийдэж чадах юм бол хязгаарлалтгүй явна гэсэн үг. Тэгэхээр товны хязгаарлалтууд яваад бас сошиал сүлжээнд одоо таны барьсан хурд компани байгууллагууд бол товны хязгаарлалт байхгүй байна гэдэг хэлдэг биш үү? Эндээ та мэдээ. Гүтгэлэг байх. Тийм зүйл байхгүй. Бүгд л адилхан л байна. Энэ батгал гүтгэлгүүд явж байгаа. За бид бол ер нь бол ТЭЦ 5 ашиглалтанд орохгүйгээр наан Баянгийн цахилгаан станцын 1-р блокийг 2027 оны эхний хагасад 2-р блокийг нь 2027 онд багтаагаад ашиглалтанд авчих юм бол ерөнхийдөө чадлын дутагдлаас гарна гэсэн үг. А ТЭЦ 5 маань 28 29 онд ашиглалтанд ороход бол тэр үед мэдээж бас дахиад хэрэглээ өсөх учраас ирээдүйд бий болох одоо хэрэглээний өсөлтөнд зориулаад цахилгааных нь хувьд дулаан би сая та бүхэнд хэллээ мөн ялгаагүй тулгымцсан асуудлууд. Тийм учраас ТЭЦ 5-ыг боловсруулах ажлыг хийж байгаа гэсэн. Таны туслах нь ямар бас шалгагдсан юм? За миний туслах биш. Миний орон тооны бус зөвлөх нэмэ гэж би энд 10 оны дулааны станц бол энэ 50 бэх нарын хэрэгтэй холбогдуулаад одоо сэжигтээр татаж байцаалт авсан юм байна лээ. Хэрхэн шалгад ямар асуудалтай байгаа гэдээ би бол мэдээлэхгүй байна. Олон нийт бол 50 бихгүй чойж эсрэггүй 50 бих үгүй хамтд нь ер нь шалгах хэрэгтэй гэдэг юм бас зүйл явагдаад байна. За иймэрхүү төрлийн гүтгэлэг одоо би намайг заавал би шалгуулахгүй гэх чинь үгүй бидэл байгаа шалгуулуудаа шалгуулж таарна шүү дээ. Монгол улсын иргэн гэрч шалгуул. Шалгуулахад бэлэн байд ямар нэг тийм хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй гэдгээ олон нийтэд хэлье. Зүгээр тэр жолсрын 50 бих биднийг холбох гэх мэт сая чиний одоо ярьж байгаа шиг ийм гүтгэлгүүд бол тасралтгүй явж байна л да. Хэд нэлээдгүй хэдэн хүмүүсийн аш сонирхлыг хаачихсан юм аа. За энэ эдгээр хүмүүс маань сүүлийн 1 жил хугацаанд төлбөрт асар өндөр төлбөртэй миний намайг гүтгэх харлуулах юм ажлууд хийгддэг. Та бүхэнд хэвлэл мэдээлэл их нь өөртөө баг надаар хэлүүлдэг юм мэдэж шүү дээ. Хаанаас ямар захиалгууд яваад байгааг. Тэмбэг сайдын тэгвэл баримтлага одоо энэ гүтгэлтэй одоо тэр асар өндөр захиалгатай ажиллаж байна гэсэн юм. Би 50 бэхийн тухайд бол би өмнөөсний зүрх ярмааргүй байна. За хуулийн байгууллага шалгах ёстой учраас шалгаж байгаа гэж би бодож байна. Би өөрийнхөө тухай ярьж байна. А зүгээр ингээд одоо ямар нэгэн хүн шалгадлаа гэхээр л тэр хүнтэй холбоол намайг холбох гэх мэт юм гүтгэлгүүд яваад байгаа учраас л энийг тухай ярьж байна. Ямар хүний хэлшгийг гарч байна. За та бүхэн мэдж байгаа даа би тойрог дараачдаар янз бүрийн тендергүүгээр амдарч чадахгүй болсон өөрсдөө бизнесмен гэх хүмүүс зөндөл байдаг шүү дээ.
хүмүүс ярих ашгийг хаачгаар чинь тодорхой хэмжээний гүтгэлгэнд өртөн шүү дээ. Улс төр дөө хүн ийм гүтгүүлэх, ийм одоо хувь тавилантай гэдгийг хүлээн зөвшөөрөд орох ёстой гэж бодож байгаа. Нэг ялангуяа энэ цаг үед. Гүтгэлгүүд би тэр болгон дээр одоо ингээд намайг гүтгэж тэгж ингэж нэгээд зовлон тоочоод яриад байлтай биш. Ордын ухаантай одоо ялгана. Аль нь гүтгэлэг вэ? Аль нь зөвөр явж байгаа гэж. Эдсэн өрөө ухаардаг. Эдсэн өрөө ухаарч эдэлсэн бод сэрдэг гэдэг үлээ. Монгол үг байдаг штэ. Энийг гарсан яг ямар шийдвэр тогтоод яг ийм гарыг үүсгэж. За бүгд нь их байгаа штэ. Хэрвээ ямар нэгэн чоол зөрн ийм хууль зөрчихэд байна гэвэл шалгуулж болно штэ. Энийг гарсан ямар шийдвэр тогтоод ингэж Энийг одоо гал тагаалаа гэсэн. Энийг За ер нь бол энэ тендерийг бол шудраг бай гэдэг зарчмыг бий жишээлбэл энэ сайд болсноосоо хойш төрийн өмчийн компаниуд дээр ямар нэг тендер дээр бол шудраг хууль бус юмтай холбогдох гэдэг хатуу шахаж байгаа. Яамны худалдааны санхүү хөрөнгөлтийн газрыханд бол хатуу үүрэг болгож байгаа. Ямар нэг хөндлөгийн нөлөөлөлд автчих болохгүй шүү гэж. Тэр ч байтугай өөрийн би бас тойрогтой гишүүн миний хувьд тойрогдож бас янз бүрийн асуудлууд байдаг. Шудраг ажлын шиг болсоо та. Янз бүрийн байдалд өндөрлөж хууль зөрчиж километр чих халуузуулаад байгаараа гэдэг зүйлийг шахаж байгаа. Хүнлэнгээс нөлөөлөх орлого гарч идэв. таны сайд болохоос өмнө эрчимчдийн салбар. За намайг бол шууд бол надтай бол хөндлөгөөс нөлөөлөх орлогод бол гайгүй. Зүгээр янз бүрийн байдлаар бол элдэн толонгууд тиймэрхүү нөлөөлөх гэсэн орлогод гарч л байдаг гэсэн. Гэхдээ энэ байдлыг бол эд намайг байхад иймэрхүү хүнд чих халуузаад баймааргүй шүү гэдэг ийм зүйлийг бол хатуу шахаж байгаа. Залбирынхантаа. За баярлалаа.